Үдшийн дүргийн эрхэм үзэгчтэй нийс Улаанбаатар хотод маань 22 цаг 43 минут болсон байна. UBS телевизийн уран бүтээлчдийн зүгээс 5 гариг бүрийн энэ цаг мөчтөр танд шинэ дугаараа бэлтгэх үргэлдэг уламжлалтай. City Night шөнийн хөтөлбөр маань студиэс шууд танд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ сайхан оройн мэндийг хамтран хөтлөгч Онондоо хүргье. Баярлалаа. Анхадаас энэ оройн мэндийг хүргэе. Тэгээ 22 цаг 45 минутын мэндийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Өнөөдөр бол тун сайхан өдөр байна. Мэдээж нэвтрүүлгийнхээ өмнө бас нэг зүйлийг хэлье. Өнөөдөр бол олон баяр давхцаж байгаагийн нэг нь бас UBS телевизийн маань 24 жилийн ой тохиож байна. Ингээд баярын энэ өдөр үзэгч та бүхэнтэйгээ City Night нэвтрүүлгээр уулзаж байгаадаа туйлын баяртай анхаадаа баяр хүргэе. UBS-ихэндээ баяр хүргэе. UBS-ийг маань үргэлж үздэг. Үнэнч үзэгч та бүхэндээс ой баярын мэндийг хүргэе. Өнөөдөр телевиз маань хөл хөдлөгөөнөөр дүүрэн байлаа. Бүх хүмүүс баяр баясгалангаар инээмсэгэл тодруулан аз жаргалтайгаар ажилдаа хийцгээж байна. Тэгээд энэ өрөө бас City Night-ийн хөтөлбөрөөр дамжуулаад UBS телевизийнхээ уран бүтээлчдэд түүхт 24 жилийн баярын мэндийг хүргэхдээ туйлаас их баяртай байна. За, энэ 7 хоногт сонин сайхан юу болж өнгөрсөн бэ? Бүтэн 7 хоногийн дараа City Night-аараа эргээд уулзч байна. 7 хоног гэдэг яг ингээ бодохоор их хугацаа юм шиг хэрнээ бас их бага юм аа. Нүд ерөнхийн зур ингээ дараагийн 3 дахь болчихж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол 9 сарын эхлснээс хойш маш завгүй амьдралын химнэл үргэлжилсээр байна. Тэр дундаа эрүүл мэндэд анхаарал сурч анзаарсан. Би хаагч хараа шууд. Тэгээд фитнест явж байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө зуны удиралд хүмүүс ингээл амралтанд яваад гэдэг юм уу хөдөө хорхог боодог шорлог гэсээр байгаад өөрийгөө бас орхигдуулчих юм байна л да. Тэгээд яг фитнест явж байгаа юу? Өөр бас одоо янз янзын шин програмууд гарч ирээд байгаа юм билэ? Яг одоо бол фитнес йог бясалгад зэрэг явж байна. Оо за. Аргагүй нүүрэн гэрэлтээд исэн. За баярлалаа. Анхаагийн хувьд сайн сайхан юу байна? За би том ажилдаа яваад байгаа. Face of Beauty International 2016 олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо анх удаага зохион байгуулах гэж 60 орны обсгүйчүүд ердөө 14 хоногийн дараа одоо Монгол улсдаа өгтөж авах гээд бэлтгэлээ хийгээд манай баг хамт олон одоо үүрийн 4-5 цаг хүртэл ажиллаад өглөө 9 цагаас цагтаа гоцоогоод ингээд ийм л байдалтай ажиллаж байна. Тэгээд Украины амьд бар Валерия Лукьянова 60 орны мисс үдгээд ингээд олон гайхамшигтай үйл явдлууд авахцсан манай төгсгөлийн ёслолын ажиллагаа 10 дугаар сарын 8-ны өдөр болох гээд бас явж байгаа. Тэгээд тасалбар 1900-1800 татдаг шүү гэж. Реклам хийгээстэй тий. Бас олон орны миссүүд манай City Night-ийн студид зочилж үзэгчдтэй манай уулзах байх тийм. За ингээд бүгдээрээ хамтдаа энэ өдрийн City Night-ийн хөтөлбөрийнхөө хамгийн ихний зочныг алга ташилтаар дүүрэн огтж авцгаая. Энэ бол Mask Production-ы жүжигчин, үзэгсэлэнтэй, эрч хүчтэй бүсгүй гэрэл цэцэг байна. Хамтдаа огтоо авцгаая. Цэцгийнхаа бас плицийг хамтдаа үзье тийм үү? За тэгье. Өдрийнхаа ханд. Pretty woman walking down the street, pretty woman, the kind I like to meet, pretty woman. I don't believe you, you're not the truth. No one could look as good as you. За маскын гэрлийг мэдгүй хүн байхгүй. Бид бас сая хамтдаа богинохан бяцхан мэдээллийг бас үзэгчдэд хүргэлээ. Тэгээд яг одоо бол бодит хүнтэйгээ уулзъя. За тэгээ ингээд халуун алга ташилтанд дор Mask Production жүжигчин гэрэл цэцгийг огтоо авцгаая. За тэгээ City Night шөнийн хөтөлбөр маань их оройн цагаар хүрдэг. 22 цаг 50 минут бол одоо эмэгтэй хүний хувьд гэрлээ. Амрахгаа байж байдаг цаг. За үдшимийн төргийн урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За яг 10 цаг 45 минутанд та хоёртоо бас телевиз үзэгчтэйгээ бас уулзах чадаа бас сэтгэл бас хөөрж байна. Баяртай байна. Бид хоёр ч бас сэтгэл их хөөрөд баяртай байна тийм. Одоо үзэгчдтэйгээ уулзуулаад үзэгчдээсээ бас сонирхсан асуултанд нь хариулт авах гэж зогсож байна. City Night-ийн үзэгчид City Night шөнийн хөтөлбөр гэсэн Facebook хуудас руу ороод манай хуудсанд лайк дараад тэгээд онон гэрлээ бид гурын авахгүйсэн зургийн дор одоо хүссэн асуултаа асуух боломжтой 21548 уулаа болж өргөжсөн байгаа гэдгийг дуулгахад яг энэ зураг тийм ээ. За. Сая плицэн дээр гэрлэгийн маань жүжигчин, за тэгээ дээрээс нь хөтлөгч, за сайхан бүсгүй гэл ерөөсө бүх тодтголыг нь хийчтэй. Энд орхигдсан гэдэг юм уу гэрлэгийн өөрийгөө бас илэрхийлэх өөр тодтгол юу байх вэ? Үгүй яг орхигдсан юм бол яг харагдсангүй. Харин ч өөрөө ингээд өөрийгөө телевизээр харахтаа хоох ямар гоё би энийг авч болох уу гэж байж да тийм. Харин ч бүр илүү гоё хийсэн байна. Яг одоо нөгөө
гэрлэгийн маань тайзан дээр хараад хүмүүст маш нүүрэмгий тий цоглог бүсгүйгээ тэгдэг. А зарим яг мэддэг хүмүүс нь амьдрал дээр их даруухан бүсгүйгээ тэгдэг. Энэ хоёр тодтголын яг аль нь зүг бэ? Амьдрал дээр. За яг аль нь ч бол биш юм аа. Нэг даруухан гэхээр одоо бүрч тийм даруухан биш. Галзуу гэхээр бүр тийм амарч галзуу биш. Яг тийм сонин. Зарим үедээ бүр хитрхи галзуу болчдөг, зарим үедээ хитрхи даруухан болчдөг. Тэгээд одоо юу гэдэг чимдээ нэг тийм айгу хуйрамтгай гэх юм уу? Яг одоо байгаа байдал чинь галзуу дээрээ тавьсан байна уу? Эсвэл даруухан дээрээ байна уу? За би өөрийгөө нэг шинжиж үзээдхий. За тэгтээ. Яг дундч байгаа юм байна. Яг одоохондоо дундж байгаа юм байна. Тэгээ удахгүй ямар болохыг би таашгүй гэдэг. За манай үзэгч ингэж асууж байна. Хөл хүнд болцсон юм уу? Гинэ одоо энэ солонгоо соло гэсэн Facebook хаягтай үзэгч маань шууд тэгж асууж байх юм. Гэхдээ маш сайхан одоо ерөөлтөө бэлэг дэмбэрэлтэй өгөн. Одоогор бол тэгсэнгүүд жоохон таргалцсан юм байна та. Юу нь бас ингээд нөгөө энэ суудсан байгаа энийг маань бас үзэгч зөөр ойлгох хэрэгтэй тийм ээ. Энэ нөгөө бас тийм цайвар өнгийн бас хит ийм өргөн харагдуулаад байдаг талтай. Гэхдээ энэ даашин бас таалагддаг болохоор өмсөд ирсэн. Маш гоё үзэлэнтэй харагдаж байна. Өөрөө их үзэгсэнтэй гоо сайхны нууцаа хуваалцсан уу гэж байна. За нууц амар тийм нууц бол байхгүй. Тэгээд ер нь яг уу гэтээ ийм амьдралдаа баримталдаг онцгой дэглэм гэх юм уу онцгой одоо зүйл байдаг уу? Хүмүүс бол жишээлбэл онон төрөө хэлж штэ йог бясалгал фитнесээр зэрэг хичээлдэг. Зарим нь болохоор орой 6-аас шим мэддэггүй. Ингээд янз янз юм байдаг штэ. Тэгэхээр энэ бол магадгүй гоо сайхны нууц гэдэг тэр ангилалд орох байх л та. Тийм яг одоо ажил багтаа үед бол ерөнхийдөө юу гэдэг өөртөө ер нь анхаарыг галбирчээ сайхан болъё гэдэг тал байдаг. Бүр үнэхээр ажил ихтэй байвал хоолыг болон дэглэмд явахар улам их ачаалал өгж бас ядрах тал байдаг учраас бүр орой 11 2 цагт ч бол учиргүй өдрийн цайж байгаа юм шиг бас идэж сайхан таашаад авах үе байна. Ажлын онцгоос болоод. Одоо ингээд хүмүүс зарим нэг юмыг хийчээд өөрийгөө дараа нь хийсэндээ ч баг итгэдэггүй шүү дээ. Хөх би энийг хийчээ юу гэд гэрлийн хувьд ер нь амьдралд тийм зүйл тохиолдож байна уу? Юу нөгөө 21 шоугаар орсон 21,000. Тэгээд анх ороход айгуу тийм амархан санагдсан байхгүй юу? Тэгээд яг дундаас нь үнэхээр шамтарсан. Хүн ер нь өлснө гэдэг ямар үнэхээр хэцүү юм бэ. Тэгээд ер нь хоол идэн гэдэг чинь бас хүний амьдралын нэг таашаал амьдралаас авах хамгийн том таашаалын нэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд яг нэвтрүүлэг дууссаны дараа би энэ ард гарч чадсан юм байна штэ. Тэгээд бас ялагч болж чадсан юм байна штэ гэдгээрээ бахархаж ирсэн. Одоо чадсан байна гэдэг утгаараа Mask production-ийн хувьд бол эх орон нэмсгэлж байна нэртэй хошин шоу тоглолтыг Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордонд өдөр бүр тавьж байгаа. Өчигдөр би арай ажлынхаа хамт олонтой цаг зав гаргаад Mask production-ийн тоглолтыг үзсэнтэй. Тэгтэл 4 хоногийн дараа дуусгаж байгаа гэсэн юм мэдээг сонссон. Тэгээд Mask-ийнхан бол үргэлжил ийм шинэлэг одоо хүмүүст аз жаргал инээд хөр бэлгэлж яадаг ийм гайхамшигтай хамт олон л доо. Тэгээд ер нь одоо энэ Mask production-д харьяалагдаад хэдэн жил болчихвоо. Тэгээд ер нь одоо цаашдаа өөрийгөө сорж үзье гэсэн урлагийн ямар нэгэн төрөл байдаг оо гэж асуумаар байна. Mass production гэдэг бол одоо миний гэр бүл юм байгаа юм. Одоо ингээд энэ жил манай Mass production 10 дахь жилийн ойн болж байна. Ингээд анх байгуулагдсанаас нь хойш ингээд 10 жил хамт олонтойгоо байцсан байна. Тэгээд одоо ч гэсэн хүртэл дөнгөж сая эх орон нэмсгэлж байна шоуга тоглохтой хүртэл бүгд л яг анх тайзан дээр гарах гэж байгаа юм шиг одоо яана гэдэг тийм айдастай байсан. Харин одоо нэг үе бодох юм бол тоглолт маань амжилттай сайхан болоод удахгүй дуусах гэж байна. Тэгээд бас л яг түрүүний ононгийн хэлдэг шиг сони юма сайхан айдастай эхлэх гэжсэн одоо дуусах гэж байна гэж үү. Ийм хурдан гэж юу гэж хоорондоо ярилцаад өнгөрч байгаа сайхан байсан. Ариун цэцэг загвар өмсөгчтэй их адилхан гэдэл та хоёр хамаасан уу гэж. Энэ яриа бол нэг хэсэг одоо интернетээр маш их явсан шүү дээ тий. Тэгээс дахиад асуусан байна. Та хоёр хамаатан их адилхан шүү гэж. Тэр яриа бол бид хоёроос хоёулангаас нь ерөөсөө салдаггүй юм шиг байгаа. Бид хоёрын харин нэг хэсэг ашгүй намжсан нь нөгөө Mobicom реклам цуг тоглоод
Тэгээд тэрнээс хойш хүмүүс нэг адилхан нуу муу гэж бол нэг асуух нь гайгүй болцсон. Ер нь бол бид хоёр яг тийм адилхан гэдэг талаараа бас нөгөө Mobicom рекламд хамт тоглоод яалтчгүй адилхан юм байна гэд хүмүүсийн за гэдэг нэг хариулт нь одоо түүнээс хойш гайгүй болсон. Өмнө одоо энэ тент гадуур явж байхад та хоёрыг хольж солих юм уу? Гэрлийг хараад ариун цэцэг вэ нүү гэд ингээд гайхаж харах марах юм энэ дүүрэг тохиолдлууд ер нь гарч ирсэн үү? Байдаг штэ. Бараг 10-аад жилийн өмнө үлүүдээд нөгөө дөнгөж урлагийн гараагаа ихтэйд нөгөө сонирмгийн нүүрэн дээр анхуудаа гараад амар баяртай сонин дээр гарсан гэдэг тэгэнгүүт чи манай гэр бүлийнхэн ямар сони алийг би худалдаж авъя юм аа гэж тэгдэг. Тэгээд тэгэнгүүтээ нөгөө ариун цэцгийн гарсан сонинг нь одоо андуураад тий нэг тийм тохиолдол байгаад ээж их хоёр гүй мөн биш гэд тэгээд ариун цэцэг дээр сүлд таарсан чинь бас охин нь нөгөө намайг телевизээр гарсан чи эмээ энэ манай ээж мөн үү гэж асуусан гэдэг шиг. За гэрийн хүртэл андуур чинь гэхээр те бас үнэхээр үзэгчд бол андуур хангарцаагүй. Гэрлэгийн гэрийн ер нь урлагийн хүмүүс байдгүй. Би дүүгийн нас дуучин гэж сонсч байсан. Гүү урлагийн ястаа ямар ч хүн байхгүй. Яг нөгөө мэдээл чинь заримдаа бас өөр зүйлээр шалгааллах тохиолдол байдаг учраас зүгээр нэг дуучин охиныг одоо юу гэдэг гэрлэгийн дүүч гэдэг юм уу? Тийм үү. Би бүр харин яг асуулаа. Хамтлагт дуулч байна, барьж байна, яг төрсэн дүүн гэдэг ингээд мэдээлүүд нэг хэсэг яваад. Одоо эмэгтэй дүү байхгүй. Ташаа мэдээлэл байж та бүр хамаатан ч биш байх нь шүү дээ. Би бүр эмэгтэй дүүчгүй. Танилцчгүй юм байх нь шүү дээ. Сони тий. Манай үзэгчд асууж байна хэрвээ жүжигчин биш жүжигчин болоогүй байсан бол өөр ямар мэрэгжил сонгох байсан бэ гэж Май цэцэг нэртэй үзэгч маань асуусан байна. Тэр их сонин ер нь 10 жилдээ байхдаа л нөгөө урлаг уран сайхны одоо нэрт одоо ич төлөөлөгч нь болж явдаг гэсэн хар багасаа. Гэтэ өөрийгөө би бол одоо жүжигчин болно гэж бол мэддэггүй. Тэгээд ер нь ингээ цаанаасаа тийм дуртай. Тэгээд 10 дугаар анги 8 дугаар ангаа төгсөх гэсэн чинь тийм амар сайн хичээл байдаггүй. Бүр муу хичээл байдаггүй. Тэгээ яг ингээд 10 дугаар ангаа төгсөх болоод би нэрээ одоо их сургуульд юунд орондоо гэж гахаад байжсэн чинь нөгөө урлагийн үзлэг бэлдүүлж исэн нэг ах маань үдэ. Тэр маань чи соёл урлагийн их сургуульд нэг шалгалт өгөөд үзвэл яасан гэдэг тийм санаа өгөөд тэгвэл өгөөд үзьегээд тэгээд жүжигчин болсон. Тэрнээс ч нэг багасаа би жүжигчин болно энэ төр гэж бол нэг бодож байгаагүй л дээ. Одоо ингээд гэрлэг мэдээж нөгөө олонний нүдэн дээр байдаг олонний танил хүмүүс болохоор хүмүүс их тодорхойлох юм л да. Их халуухан, дор булаан, тэгээ эмгтээлэг гэд. Тэгсэн чи би гэрлэгийн ярилцлагаануудыг үзчихсэн чи гэрлээ болохоор өөрийгөө би хинэггүй шүү дээ. Зарим үед их иршүүд шүү дээ гэдэл тэгсэн байхгүй. Яг энэ хоёр зам зэрэг чамд хосолж гин үү? Би өөрийгөө бол одоо маш иршүүд гэж боддог байхгүй юу? Ер нь эсвэл тэр зан чанарын хувьд иршүүд гэж магадгүй. Одоо юу гэдэг чинь одоо яг тийм нөгөө шудраг ярьцдаг ч юм уу те нэг тийм одоо нэг тийм эрэгтэй хүний нэг шудраг зан гэж байдаг шүү дээ те тийм зантай юм болов уу гэж бодсон. Уг нь өөрийгөө их тийм иршүүд гэж бодож явдсан шүү дээ. Хүмүүст хүчээр жоохон халуухан болгочихгүй. Тэрнээс би өөрийгөө бол иршүүд гэж тодорхойлдог. Манай үзэгчид нэг асуултыг их олон удаагийн давтамжтайгаар асуугаад байгаа учраас энэ асуултыг нь асуугаад өгчөө гэж бодож байна. Анхны хайрынхаа тухай дурсамжаасаа хуваалцаач гэж байна. Жан цан гэж. Анхны хайр маань их сонио. Анхны хайр маань за тэр үед одоо хэдэн онд юм дээ мэдэхгүй байна. Бодвол хайр маяг ихээр бас хайр маяг мэдэрдэг болсон л нас маань юм шиг байгаа. Каспер дурлж байлаа. Нөгөө яагаад Каспер гэдэг кино байдаг шүү дээ. Ямар шүү дээ. Үгүй тэгчээ чи араас нөгөө хүн болоо гарч ирдэг залуу байдаг шүү дээ. Хүндэн шүү дээ тий. Хүндэн дээ. Тэгээд тэр миний анхны хайр байсан. Тэгээд анхны хайраа бодоод долоон бурхан одлоо гарна. Тэгээд хүүхэд байхдаа мэдээж тийм эсвэл угаасаа багаасаа тийм урлагийн болохгүй ч юм уу тийм яг уран зүгнэлтэйсэн байна тий. Магадгүй. Ер нь бол нөгөө хүмүүс ингээд одоо шилжилтийн насны хүмүүс ч юм ингээд нөгөө зургатаар гардаг хүндээ дуралдагч нэг хэсэг одоо Backstreet Boys одоо дуралдлаа гэдэг шиг л одоо тэр нас маань л байсан бах гэж боддتي. Би бас Ник Картерт дурлж явлаа. Тэгээд гэрлээ тэнд Касперт дурлаад би энд Никт дурлаад. Тэгээд бас нэг дараад нь халуун орны бүсгүүчүүд гээд кинон дээр Маркус гээд залууд арай жоохон том болоод дурлсан. Тэгээд тэр маань ийм буржгэртэй залуу байсан байхгүй. Тэгсэн чинь манай нэг найз охины дүүн нэг өдөр ингээд харсан чинь одоо багасаа уг нь хамт бие бинээ мэдэж өссөн хүмүүс
Нэг өдөр харсан чинь тэр Маркус мантай одоо жоохон төстэй дүү харагдаад яг тэр хүнд бас дурлж ирсэн юм аа. Киноноос улбатаад. За энэ бол харьцангуй бас залуу насны дурлалын тухай яриа өнгөрчлөө. Тэгээ одоо гөгшөрсөн байна. Одоо яг энэ хүүхдийн дурлал байж тээ. Тэгж хэлсэн аа. За уучлаарай. Энэ үед одоо бас ямархуу төрлийн залуучууд гэдэг юм уу, ямархуу зан ааштай залуучууд сонирхож байна, харцыг нь булааж байна, хайрыг нь татаж байна. Одоо харин яг тэгж ер нь яг урлагийн хүмүүст яг тэгэх тийм зав их ховор юм аа. Урлагаа сонгох уу, хайраа сонгох уу гэдэг үе ч бас. Чи тэр урлагаа хөөгөөд явна баа. Ер нь бол яг ингээд бүхэл эмэгтэй хүмүүс адилхан гэж боддог. Эмэгтэй хүнийг би бол цэцгэл гэж боддог. Цэцэг. Тэр маш гоё өнгөтэй, тэр маш гоё үнэртэй. Тэрийг нэг өдөр услахгүй ч юм уу, шүршихгүй ч юм уу, анхаарлаа нэг 2 өдөр хандуулахгүй хад гондож эхэлдэгтэй адилхан. Эмэгтэй хүн өөрөө тийм байглаасаа үргэлж тийм хайрыг, халамжийг, тийм зүйлийг бүсгүй хүн ер нь өөрөө хүсэж идэг юм шиг байгаа эмэгтэй хүн болгон. Тэгээд одоо юу гэдэг миний хийх дуртай ажлыг ойлгодог те. Үнэхээр намайг тайзан дээр гарахыг хараад баярлаж чаддаг. Өөрөө тэр тайзан дээр гарцсан юм шиг мэдрэмжийг авч чаддаг. Миний тэр дуртай зүйлийг ойлгож чаддаг, намайг ойлгож чаддаг. Тийм л эр хүнд одоо мэдээж ямар ч эмэгтэй хүн татагтана л гэж бодож шин. Би өчигдөр маскын тоглолтыг үзэж байхдаа нэг зүйлийг бодчихъя л да. Энэ урлагийн тэр дундаа энэ тайзан дээр уран бүтээл төрөвдөг жүжигчд ядардгүй байхдаа ингээл орой болгон нэг тоглолтоо нэг үзүүлбэрээ цоошин мэдрэмжтэйгээр цоошин дүрдээ хувирч одоо тоглолдог. Тэгээ дээрээс нь өдрийн цагаар бол бас зүгээр байхгүй реклам, клип, жүжиг, кино зураг авалт гэдэг ингээл төрөл бүрийн юмд ингээд тоглож идэг хүмүүс яаж ингэж өөрсдөө ядрахгүй яваад идэг юм бол гайхажсэн. Энэний ер нь чухам нууц нь юу юм болоо? Ирч хүчээ нөхөж авдаг тэр чухам зүйл нь юу юм болоо? Ер нь бол зарим үед урлаг бол өөрөө их тийм хатуу харгис зүйл. Хүнийг бол одоо бурхан тэнгэрт гартал одоо тийм амьдралд хүргэж чадна. Эсвэл гудамжны траншанд ортол амьдралд хүргэж чадна. Урлаг өөрөө их тийм харгис өгөх зүйлээ өгч чаддаг. Өгөхгүй зүйлээ ч өгөхгүй байж чаддаг гэж боддог. Зүгээр манай хошин урлагийн ер нь энэ урлагийн жүжигчид бол одоо ганц л зүйл байгаа. Дуртай ажиллаа гэж байгаа. Тэр ядралтыг ядралт гэж боддгоо стресс. Өнөөдөр ингээд яг тайзан дээр мянган зэрэгтэл өөдөөс ингээд хоошоо урагшаагаа саваад хажуутхаа зохиол үнэн сэтгэлээсээ тэр ингээд инээмсэглээд инээгээд байж байгаа тэр мэдрэмжийг өдр болгон авах гэдэг чинь тэрнээсээ ирч хүч авдаг байхгүй юу? Өнөөдөр ямар гоё инээж байна гэхээр би өөрөө гоё инээсэн юм шиг те. Өнөөдрийн зэрэгтэл яагаад ийм боо нэгэд энэ бүгдээрээ шагар хилээд аваад уурлаад байгаа юм баг та. Би тэрэндээ тийдэг шиг ер нь энэ хийж байгаа ажилласаа ирч хүчийг авдаг. Яг хөө зарим талдаа одоо юу ч хөгжүүлэх гээд ингэж их ажиллаад байгаа ч гэж бодогдох үе бас байдаг. Нэрээ одоо ингээд тоглолтын дараа хин нэг нь одоо танихгүй залуугаас ингээд баглаа цэцэг ч юм уу ямар нэг ер нь сюрприз авч ийсэн үү? Энэ 10 жилийн хугацааны өндөрлгөөс харахад хүн ч их муухай юм бэдэлтэй. Ийм баглаад өрн цэцэг бол ер нь авч исэн. Тэгээ эзэнгүү гэд тэгэхээр чин гайхах штэ. Сони уг манай найз л бол ингээ хилээл өгмөрийн те энэ одоо хин бинтэр гэж бодоодсэн чи эцэц нөгөө мө найз залуу маань л байсан байгаа байхгүй юу. Нэг хэсэг гэхдээ нэг ийм стилд дэлгэрсэн байсан штэ. Ингээд байж байгаа октод үгүй байж байгаа октод нөө фейсбુક дээр хин явуулсныг мэдэхгүй ч баярлалаа гэсэн нэг тийм стил дэлгэрсэн байсан харсан уу? Байсан баха. Би ер нь фейсбુક баг үзтээ. Тэр нь юу гэсэн үг ер нь? Ер нь зүгээр тэрнээс ууцаа энийг Гэхдээ зүгээр тийм асуулт орж ирээ тэгээд эргүүлээд бас зочноо эвгүй байдлаа. Бас холбоод ойлгуулчих уу гэж бодохгүй. Цэцэг авсан ч тэгж тавихгүй л дээ. За манай өнцөгч нэг юм сонирхолтой асуулт асуусан байна. Би тэрийг дэлгэцэн дээр харуулмааргүй байна л да. Гэрэл цэцэг өөрийгөө ямар нэгэн амьтантай зөвөрлөж гэх юм бол ямар амьтантай зөвөрлөх вэ? Харин одоо ямар амьтан гэдэг юм бол да манай амтлахын заанах хэвээр айгүй шооч. Хүний бүрстэй яг л
бүр нэрээ нөгөө хүн өстэй илэг үнэхээр татлаа гэдэг шиг тэгэж дуурайдаг. Яг тэрийг асуусан бол заана ах л сайн хариулах байх та. Би ер нь яг амтантай гэж бодож байгаагүй юм байна л да. Бодвол өөрийгөө гоёлаар хүнээс янзгал байх байхтай манай гэрлээ янзгал байх байхтай юм хөрхэн торонгор нүдтэй янзг. Энэ нөгөө бодолтойроо тамгаалсан. Ер нь бол янзг гэдэгтээ санд нэгдэж байна уу? Үгүй би хулган байт юм болов? Хулгана. Хөөргөж тулган чинь. Зарим хүмүүс хулганаас айдаг те, ер нь зарим хүмүүс шавчнаас айдаг гэдэг шиг. За тэгсэн чинь манай үзэгчийн асуулт ингээ хоёр асуулт яваад байгаа байхгүй юу? Эхнийх нь болохоор өөрийгөө ямар амтантай адилхан бэ гэдгийг хэлээд дараа нь тэр амтантайгаа одоо адилхан буюу дөөрэж үзүүлээч гэсэн ийм даалгавар тавьсан баг. Наадха хоёулангийн нэгтээ тийхгүй. Арай Тото модоч юм уу байх үедтэй юм. тий. Хулганч одоо ямар юм? Хулганч одоо ямар ч байсан хулганыг би харж байхаар нэг тийм ингээл одоо яхаа хийх юм уу? Ямар сони юм. Нөгөө оюутан байхдаа ичүүд гэдэг шиг би ерөөсөө тийм амтан дуурайж байгаагүй л дээ. Нэг тийм ингэдэг байхаа ингээл айгу хурдан өдлөө. Жишээ нь энэ бол та бүхэн эднээс мэддэг болсон 8 секундын асуулт хариулт болон дөрмийг манай хөтлөгч онон яруу тодоор тавьсан. Ямар ч юм хамгийн эцэг дадаар надад өгч байгаа байхгүй дээ. Гоё юм яриачаад. Ерөөсө дөрвөн болоод маш энгийн. Дэлгэцэн дээр 8 секунд явна. Анхаа дугаар болгон дээр асуулт битдэг байгаа. Уран яруу 20 гаруй асуултыг бэлдэнэ. Бид хоёр тусдаа 10 гаруй асуултанд хариулна. Энэ бол ердөө маш хялбар асуултнууд байгаа. Гэрэл цэцгийг илүү өөр өнцгөөс үзэгчдэд таниулах үүднээс энэ асуултнуудыг бэлдсэн байгаа. 8 секундэд хариултаа хэллээ. Хонхоо дарлаа. Асуулт болгонд 3 хариулт бас байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Би хариулаад. Тий. 3 хариултаа. Би хариуллаа. Хонхоо дарлаа. За. 8 секунд байх ёстой. Уссан ингээд дарах юм байна тий. Энд цаг явж байгаа. За, бэлэн үү хоёроо? Бэлэн үү? За нөхөрсгөр өрсөлдөө. Хоёул өрсөлдөх юм уу? За. За. Хамгийн ихний асуултыг би ононгоос эхлүүлчихье гэж бодож байна. Хамгийн хийх дуртай 3 зүйл юу вэ? Идэх, унтах, унших. За. Яа энэ өдлөө шүү. Тэрнээс хийх дуртай 3 дасгал. Бодит дасгал бүжиг хөдөө хийгээ үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Үзүүлэх юм уу? Дасгал өгцөг. За дараагийн асуулт. Хүнээс сонссон хамгийн сэтгэл эмзэглэм 3 үг юу вэ? Хинээс нь? Ононгоос. Гэрлэгээс биш үү? Үгүй ононгоос. Хүү яасан бэ өнөөдөр царайч яагаад унжиж аваа? Юу болсон вэ? За. Oh my god яач аваа чи? За дараагийн асуулт гэрлэгээс селфиний хамгийн шилдэг 3 байрлалаа манай үзэгчдэд харуулаач ээ. Яана селфи авдаггүй штэ. За бодвол хүүхнүүд ингэ охтууд ингэдэй. Сарвалаа. Ингэдэй. Болчихно уу? Хамгийн сүүлдэгч өстэй тасархаашаа. За ононгоос селфи хэрэг авдаг вэ? Селфи ер нь авдаггүй штэ. Автгүй юу? Ер нь гэрлээ Facebook, интернет орчинд их ховор үзэгддэг баг шүү. Гэхдээ гэхдээ хүм байна. Бас яг тэгж селфи гэдэг нь эвгүй мэдрэмж төрүүлдэг. За ононгоос хамгийн дургүй 3 зан чанар юу вэ? Худлаа арих, цагаа барихгүй байх, залхуурах. За хамгийн сүүлд үнссэн 3 хүн. Үнссэн. Өдөр болгон ирж байгаа Золушкагийн охиныг үнссэн. Сайн байна уу гэд гам зэргийг ирэхэд үнссэн. Тайзан дээр зан ахыг хайрт минь гэд үнссэн. Өнөөдөр сайн байна уу гэд ирсэн ган зэрэг гэж хин бэ? Манай амтлын ган зэрэг. Юу гэсэн ямар ган зэрэг Мэдгүй харин зүгээр би бат. Юу нь бол олноо сампил гэж алдаршсан. Сампил гэж нэр мэдэх юм байна. За ононгоос унтахаас өмнө хийдэг 3 үйлдэл. Арайд ном уншихтэй хариулаарай. Арайд ном уншдаг гэж битгий удаа яриараа гинэ. Шүтээ байгаа нүрэ цэвэрт нь ороо хайж одно. За ороо. Яагаад хайж болж байгаа? Өдөр өөр газар унтдаг юм уу? Арай удхан дүнээр. За дараагийн асуулт гэрлэгээс хувцсан толгой өмссөн 3 зүйл. Хувцсан яасан? Хувцсан дотор өмссөн 3 зүйл. Энэ хувцсан дотор юу? Яг одоо. Яа юунд ингэдтэй байгаа юм бэ? Хөхний даруулга, өгзөгний даруулга. Гисний даруулга. Яагаад ингэдэг?
Дотроо юу төсөөлөд байгаа Юу ч бодоогүй. За. сая ерөөс ингэж бодлоо. Дараагийн 8 секундын дээр анхааг өөрөөр нь хариулнаа. Ирэхгүй. Тэгээд яах вэ? За ононгоос 3 хоббигоо хэлээрэй. Нам шиг. Хэцэн штэ тасахгүй. Шоколад өгөх юм. За гэрдэгээс өөрийн мэдлгүй хийждэг 3 зуршил юу вэ? Үсээ оролддог. Зуршил үстэй. Зуршил. Идэх дуртай. Өөр дахиад нэг. Зуршил уу? Тийм, зуршил. Баггүй юу? Ямар зуршил юм бэ? Өдөр болгон Юу ч үж болно. тийм үү инээдэг. За авлаа. За ононгоос асуу. Хэрэг оролцдог вэ? Ер нь нэлээд оролцдог үү те? Үгүй ингээл оролдол хийд юм бэлээ. Өөрөө сүүл телевизээр анзаарсан. Яагаад ч үгүй юу ч дотор нь үгүй юм бэ? Яагаад ч юм гэдэг. За ононгоос хамгийн их мөнгө үрдэг 3 зүйл юу вэ? Намон. Өнөөдөр бол үнэхээр намон. За эрүүл мэндтэй тэгээ хувцсанд. Цэцэг зөрүү шиг л эмхтэй байж тээ. Гайхалтай бүгд тэгэж хэлээд. Нам оншаад фитнес. За хэвлэгээс асуултаа асууя. Дараагийн асуулт. Замаар явж исэн чинь хажуугаар өнгөрч байгаа машин ус цацаад өнгөрвөл ямар 3 үйлдэл хийх вэ? Тэгээ үг хэлж болно. Тий. Юу вэ? Яаж байгаа юм бэ гэж хэлнэ. Дахиад нэг биш. 3 штэ. Гэдэг чинь нэг биш юм. За. Хүлээ авалт штэ тий. Юу вэ? Яаж байгаа юм бэ? За. Өөр янз янзын бас юм үг хэлэхгүй юу те? Үгүй юу бол тэгдэг л дээ. Тэгтээ нэг тэр тийм юм би стресс биш. Яаж байгаа мó арстаа нэрээ би үнэхээр тийм жоохон дурггүй. За. Ононгоос 3 амтэн дуурайж дуурноо. Шипи яахгүй. Өөр амтэн. Юу вэ? Вау! Вау гэж ямар амтэн байсан юм бэ? Зан. Вау гэдэг юм уу? Вау. Тэгвэл вау гэх цаанаар дуурайд. Цаан уу? Тэгвэл вау гэмэргүй юм байна. За гэрлэгээс асууя. Олон хүнтэй газар санаандгүй хийгээ гаргачихвал ямар 3 вэ? Улгаагаар ийшээ тийшээ явах багтаа. Эсвэл одоо үнэртэй усмас гаргаад ирээд энэ юу муухай өнөртэй байна гэх үү? Яах юм тэр чи шал мангас шүү дээ. Өөрийгөө бариад өгч шүү дээ. Би шууд зүнхнээсээ үнэртэй ус гаргаж цацах ч юм уу эсвэл өөр тийшээ холдог ч юм уу. Эсвэл одоо тэгээд юм нам суулгахаар эсвэл очтнээсээ энэ ямар хүн. Яагаад юм муухай юм асуудаг? Шал тэнийг юм асууж өөрөө асууж За хамгийн сүүлийн асуулт одоогоос уураа хүрхээр хэлдэг 3 асуултаа зочноосоо асуу. За. Уураа хүрхээр хэлдэг 3 үг хэлээрэй. Ямар тэнийг амт юм бэ? Дүүд. Дүүд. Ямар тэнийг амт юм бэ? Дүүд. Стон нэр новшиба. Дүүд. Хүн нэрээ урт наслахгүй штэ яах гэж ингэж амьдардаг байна. Өнөө өхрөө. Өхрөө юу чихний амтыг ч мэдэхгүй дээ. Бачирууд бас ярноо. Ямар урт үгнээ. Өөр орж юм чи ярьж тайвширна штэ. Стон нэрээ өхөр шиг юм а гэж ярина штэ. За. За баярлалаа. Манай студ бол маш халуун. Үзэгчид маань бол мэдэхгүй байгаах. Бидний удаас бараг 20 гаруй гэрэл асч идэг. Тэгээд дээрэс нь ингээд ухаанаа их ажлуулна. Дээр нь ингээд 8 секундэд багтах гад хэрэглээд хоёр бол ерөөсөө маш их халууцж, маш их калори зарцуулсан. Тэгээ манай хоёр эмэгтэй бол үнэхээр сайн хариуллаа. Тэгээд хоёртоо маш их баярлалаа. Тэгээд хэсэг хугацааны дараа бүгдээрээ ярилцлага үргэлжлүүлье. Сигнайстай хамтдаа байгаа үзэгчдэд маш их баярлалаа. Хэсэг хугацааны дараа уулзъя.
орон цаг 15 минут болж байна. Тэгээд өнөөдөр бас тоглолтноос шууд ирсэн гэрлээдээ маш их баярлалаа. Ядарч байна гайгүй юу? Гайгүй. За. За тэгээд уран бүтээлд нь өндрөөсөн дээр амжилтыг хүсье. Тэгээд уран бүтээлч хүмүүс тайзан дээрч одоо танай продакшн тоглолтыг үзэх гэж зориод ирсэн хүмүүст инээд хөр бэлэглэж өнөөдөр манай студид ч бас очноор ирж цэгэрдлэгцээрээ биднийг үзэж байгаа үзэгчдэд инээд хөр бэлэглэлээ. Энэ бол яа харахгүй буянтай үс. Нэгийг бодуулж хоёрыг тунгаалдаг инээд хөр бэлэглээ. Яагаад түрүүний 8 секундынхаа сэтгэлдээс анхаагийн хавьд гарааг байгаа юм байна л та. Аха. Бэтга. За баярлалаа. Бидэнтэй хамтсан үзэгчдэд нэвтрүүлгийн маань 1-р хэсэг өндөрлөж байна. Энэ удаад бид хамгийн ихнийхээ зочноор Mask Production-ы жүжигчин Гэрд Цэцгийг авирж орууллаа. Тэгээд үзэгчдэд маань бас таалагдсан гэдэгт итгэдэг байна. Гэрлээгээ бас үдээ. Сайхан амраарай, болгоомжтой хараарай, маргаашхан тоглолтод бас амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт бас уран оролцуулсан телевизийн хамт олондоо баярлалаа. Бас ингээд танай телевизийн бас өнөөдөр баярын өдөр байсан. Тэгээд нийт телевизийн хамт олонд нь баярын мэндийг хүргье. Тэгээд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Гэрлээ манаас телевизийн уран бүтээлч болсон. За ингээд тоглолтод дуусахад 4 хоног үлдсэн байна. Үзэгчдийнхээ Монголын үйлдвэрчний нэвлийн соёлын төв ордонд өдөр бүр 19 цагаас эх орон инээмсэглэж байгаа нэртэй Mask Production тоглолтыг үзээрэй гэж урьж байна. Ингээд хэсэг хугацааны дараа City Night танд үргэлжлэн өргөх болно. Pretty woman, walking down the street. Pretty woman, the kind I like to meet. Pretty woman, I don't believe you, you're not the truth. No one could look as good as you. Mercy. Бидэнтэй хамт байгаа үзэгчдэд баярлалаа. City Night үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байна. За бид эхнийхээ зочин Гэрд Цэцгээ үдэн гаргалаа. Харин одоо та бүхэндээ зориулаад Social Night хэмээх нэгэн шин бол нэмэгдсэн байгаа. Энэ бол одоо бидний амьдрал сүүлийн үед за яг энэ цахим ертөнцтэй мэдээж маш их холбоотой байгаа. Энүүгээр хөглөгдөж баяр жаргалтай мэдээллүүдийг хоорондоо маш их хуваацдаг болсон. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн туршид чухам юу болж өнгөрөв. За тэгээ юу биднийг хамгийн ихээр баярлуулав. Ямар мэдээ цацагдав гэд хамгийн бид бас сорчлон хүрэхээр шийдсэн байгаа. City Night шинэ хөтөлбөр бол амралт чөлөө цагт зориулан бэлтгэгддэг нэвтрүүлэг. Тийм учраас бид одоо нэвтрүүлгийнхээ туршид энэ одоо нэвтрүүлгээрээ гарч байгаа контент бүрээ та бүхнийхээ амралт чөлөө цагт зориулсан илүү бас entertainment талдаа болох гэж хичээдэг юм аа гэдгийг хэлмээр байна. Энд бол ямар нэгэн улс төр бизнесийн сэдвийг ярих гэхдээ бас интернет захим ертөнцид монголчуудын анхаарлыг юу татав тэгээд нэг хэсэг ийм давлгаа үүсдэг шүү дээ. Хүн болгоно одоо ямар нэгэн үйлдэлээс ямар нэгэн сэдвээс улбаалж гарсан тэр үгнүүдийг хэрэгэлдэг. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол яа харахгүй нэгэн эмэгтэйгийн Facebook хуудаснаа бичсэн үг өгүүлбэр одоо Facebook-ийн хамгийн гол одоо од хийтэн болж чадсан байгаа тийм ээ. За энэ бол мэдээж Үүрийн туяа стайл байгаамаа. За үзэгчид маань одоо энийг сайн мэдэж байгаа. 9-р сарын 2-нд Үүрийн туяа хэмээх энэ бүсгүй маань өөрийнхөө одоо хуудсанд өөрийнхөө сэтгэлдлийг л бичсэн л дээ. Тийм ээ тухайд бол бас ингэж газар аванч гэж бодоагүй бах. Өөрийнхөө сэтгэлдлийг бичсэн. Энэхүү сэтгэл дараа нь би яг үзсэн чинь одоогийн байдлаар 92700 гаруй хүн яг энэ талаар ярилцаж өөрсдийнхөө сэтгэлдлийг хуваацсан байлаа. Үүрийн туяа стайлын талаар. Үзэгчид маань яг одоо дэлгэцнээ харж байна. Үүрийн туяа хэмэхдээ би чаднаа, заавал баяжнаа, өгсөн залуутайгаа учирнаа, намайг хуурсан анхангаан залууд өгсөн ч тоохгүй айл дампуулаа гэсэн юм зураг гарч ирсэн. Тэгээд энэ зурагнаас улбаалаад олон хүмүүс тэр дундаа олонний танил хүмүүс үнийг дуурайч одоо их хэмжээний хандлт авсан. Тэр тэдгээр хүмүүсээс бас бид жишээ татаа та бүхэндээ яг одоо харуулъя гэж бодож байна. Найруулагч маань энд бол ТV коктейлийн цоомоо байна л да. Би чаднаа, заавал баяжнаа, за хүссэн хүүхэнтэйгээ учирсан, намайг тоосон, ар хангаан бүсгүйг өгтлээ хайрлнаа. Билээ давхуулах. Ерөн зүгээр яагаад энийг өнөөдөр ингэж онцч яриад байна гэхээр маш олон хүн одоо би чадахгүй байсан зүйлээ чадна гэдэг юм уу, эсвэл би орж чадахгүй байсан ажилдаа орноо гих жишээтэй ингэж өөрсдөө сэтжүүлж өгсөн байлээ. Тийм үүрийн туяаг одоо юу гэдгийг муучлахаасаа илүүтэйгээр энэ маань өөрөө эргээд нэг таталцлын хууль гэж ярьдаг штэ. Хүн одоо ийм сайхан эрэг энергитэй өгнөд хэлэх тусам ажил нь үйлс нь бүтдэг гэдэг. Яг үүний нэг илрэл болсон болов уу гэж бодож чинь. Түрүүний бас
би бичээгүй. Тэгээ түрүүний бас юун дээр бол одоо жүжигчин цоомогийн ихнэр нар хангаах байх жишээ те. Тэгээд яг энэ дээр улбаалаад бас өөрийнхөө сэтгэлийг бичсэн. Дараагийнх нь болохоор Алтан тулаг гэсэн нэртэй Facebook-ийн хэрэглэгч маань би чаднаа заавал баяжин хүссэн хүнтэйгээ сэлнэ. Намайг өшгөлсөн булганы залуутай өгсөн ч сэлэхгүй. Уус нууранд авах бол үүрийн туяа стайл. Одоо ингээ бүр зургийг ингээ наашин татаад та бүхэндээ харуулах юм бол яг нэг юм сонирхолтой зураг авах бол Facebook дээр хийсэн байгаа тий. Сүүлийн үед бас одоо нэг iPhone 7 утас сая худалдаанд гарчлаа тунадахгүй бас Монголд орж ирэх байх. Тэгээд энэ утастай холбоотой ерөөсөө өөрийн туяа стайл баг одоо энэ постны дийлхийг эзэжсэн л да. Намайг тоогоогүй iPhone 6 утсыг бол би одоо өгсөн ч тоохгүй iPhone 7 утас авна гихчээд. Энэ бүр айгүй нийттэй байгаа. Photoshop хийгээд ингээд өөрийн туяа зогсоолсон тийм. Би ингэсэн чи ингэж байгаа. Бид хоёр чаднаа заавал баяжнаа хүссэн охинтойгоо учирсан түүнийг хурсан арх хангаан залууг хартлан шеэрлээрээ хөдөө хээр авах болов. Энэ зураг байж байгаа. Маань өөрөө бас одоо энэ бүхнийгээ үзэж байгаа ах гэж бодож байна. Тэгээд санаандгүй байж байгаад бас үнэхээр одоо маш олон хүнийг ийм сонирхолтой байдлаар сэтэлжүүлчихсэн. Тэгээд өөрийн туяад бас баярлалаа. Баярлалаа. Одоо яг дэлгэцэн дээр харагдаж байгаа зурган дээр бол оногийн түрүүний хийсэн баримтууд харагдаж байна л да. Үүрийн туяагаа тайхаар зөвхөн үүрийн туяагийн тухай 82624 хүн ярьсан байх жишээ те. Үүрийн туяа стайлын тухай 41102 хүн ярьсан байх жишээ те. Тэгээд нэг эмэгтэй Facebook хуудаснаа. Яг энэ одоо ганцхан өгүүлбэр бичээд монголчуудыг бүгдийг нь хөдөлгөөнд оруулаад хүн болгоо энэ стайлын тухай мэдээд авна гэдэг бас л гайхамшигтай шүү. За тэгэхээр бид эрэгтэй ангийнхаа social night болонгаар за энэ 3 дахь дараагийн 3 дахьд болсон бас одоо энэ захим ертөнцид юу болсон талаар бас үзэгчдийн хуваалцах болно. Манай анхаа ер нь хэрэг Facebook ч юм лээ. Facebook ч ер нь хоногийн 24 цаг л миний утасны интернет дата 3G нээлттэй явж идэг ийм л хүндээ. За тэгэхээр сонин содон юмыг бол алдалгүй шүүгээд авах уу? Алдахгүй City Night-ийн үзэгчдэд хамгийн түрүүнд хүргэх болно. За ингээд social night-тай хамтдаа байсан баярлалаа. Ингээд хэсэг хугацааны дараа бид та бүхнийг ангайлгсан тэр гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлэх эрч хүчтэй авьяаслаг залуучуудтай та бүхнийг уулзуулах болно. Суугаа битгий солиорой. City Night-ийн хэлбэртэй эргэн тавтай морил ирхэн үзэгчтэй инээдтэй хөгжилтэй агшингуудыг түүрлэн та бүхэндээ үзүүллээ. Ингээд бид дараагийнхаа буланг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр түрүүн бид бас үзэгчдэд танилцуулсан байгаа. Тоодохгүй та бүхнийг элбийн гайхамшигаар аялуулна гэж. За энэ бүхнээр элбийн гайхамшигаар аялуулахаар студид маань Монгол элбчид продакшны элбчид хүрэлцэн ирсэн байна. Соронзон бод төвшөө од баяр. Орой минь хүргэе. За баярлалаа. Та бүхэнд орой минь хүргэе. Баярлалаа. Соронзон болтыг бид бол ичнээ сайн танин City Night-ийн хэлбэрт маань өргөдөж орж ирж байсан. Тэгээд нөгөө хоёр элбичнтэйгээ би бол илүү дотнчлан танилцсан зүйтэй болов гэж бодож байна. Та хоёр маань бас үзэгчдэдээ өөрсдийгөө танилцуулаад хизэнээс ер нь элбийн урлагийг сонирхож хичээллэх болсон бэ. За миний хувьд гэх юм бол яг элбийн урлагийг хичээллээд нэг жил гарсан болж байна. Тэгээ яг өмнө жил нөгөө Монгол Улсын элбчин нэг бэлэгдээд залуу гэдэг хэвээр. Тийм тэр залуутай танилцаа. Тэгээ тэр цагаас хойш ер нь элбийн урлагаар хичээллэе гэж бодсон. Тэгээ өөс тэрнээс өмнө хүүхэд байхдаа элбд аяга дуртай. Тэгсэн мөртлөө яаж хийхээ мэдэхгүй. Тэгж явж байгаа нь ер нь бол үзэх дуртай байж байгаас хамгийн сүүлд тэр нөгөө бэлэгтэй танилцаа. Тэгээ тэр цагаас хойш ер нь одоогор ингээд элбийг хичээл явж байгаа. Би болохоор ерөөсөө жилийн өмнөөс бас яг анх эхэлсэн. Тэгээд бас яг л хүүхэд байхдаас яг юм нэг яг яаж хийдэг хүмүүсийг яг гоё хөгжөөгөөд инээлгээд гоё байдаг юм байна гэж бодоод. Тэгээд ерөөсөө яаж хийх учраа ойлгохгүй заад ерөөс жилийн өмнөөс л тэгж элб сурч эхэлсэн дээ. Би ч бас айгүй сонирхдаг байхгүй. Хүүхэд байхасаа сонирхсан. Тэгээд одоо болтол яаж хийх учраас олоогүй л байгаа. Яаж хийх учрыг хаанаас олсон бэ? Элбийг заадаг ном байна уу? Сургууль байна уу? Эсвэл одоо ямар нэг техник байна уу? Бичлэгэн дээрээс үзээ сурчиж гэнэ үү? За элбийг бол яг өөрийнхөө цэвэр сонирхлоор сурдаг. Тэгээд яг өөрөө сонирхолтой болж чадах юм бол сурч чадна гэж боддог би өөрөө. За элбийг бол ерөөсөө тийм сурах ном бичлэг бол бүгд байгаа бэлэн байдаг. За Монголд бол яг монгол хүний бичижсэн тийм хоёр ном байдیں۔ Нэг нь болохоор нэг сонирхогч залуугийн бичсэн тийм ном байд. Нэг нь болохоор Найдан Ням гэдэг том элбчин байдیں۔ Тэр элбчний бичсэн ном байгаа. Тэрээсээ тийм хоёр номтой. Гэхдээ тэр дээр бол бүр тийм сайн заагаагүй дөнгөж анхан шатны юмнуудыг л заасан бид. Сонирхлоос гадна ямар нэг чадвар хэрэгтэй юу? Нөгөө нэг элбчин гэд кино үзчихсэн аа та нар.
нөгөө найз бүсгүйгээ алга болгоод цэцэг энэ төр ургуулад байдаг кино байдаг шүү дээ. Тэгээ тэрэн дээр бол одоо маш нарийн ингээд томьёоллуудыг байнга хичээл физик байна тий одоо шугам зураг байна ингээд ерөөсөн маш нарийн юмнаас судалдаг шүү дээ. Яг одоо хийхэд ийм зүйл шаардлагатай байдаг уу? Тий, ер нь шаардлагатай. Яг ямар хэлб хийх гэж байгаа. Тэрэндээ тохируулаад тэр одоо тийм физик, хим, бусад тийм техник технологи бүгдийг нь судалж агаад тэгээд тэр хэлбэндээ тохируулаад ашигладаг. Тэгэхээр зөв яг тэр хэлбэтэйгээ тэр техник хэрэгсэл физикийн тэр физик химийн яг тийм бодис тэднийг ингээ бас эзэмшихийн тулд бидэрт мэдээж бас баяа цаг хугацаа орно. Өнөөдөр манай студид 3 элбчин залуу үрж ирсэн учраас энэ залуучууд олон сонирхолтой элбийн үзүүлбэрээр бид бүхнийг гайхшруулах болов уу гэж бодож байна. Элбгээ сонсохоор манай үзэгчдэд тэгснэ ойрхон суугаад за яг ямархуу үзүүлбэрүүд байгаа болоо гэд бүр нүд тавихгүй хармаар санагдаж байгаа. Тийм учраас хэвлээ цагаа товчлоод, яриагаа товчлоод хамгийн ихний бас элбийн үзүүлбэрээ үзэгчдэд сонирхуулах зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээд үзүүлбэр дундуура бүгдээрээ бас сонирхсан асуултуудаа асуугаад ярилцаад явъя. Яа, соронзон бол. За сог ихлээ. За надаа юм юу хайрцаг юм улаан үзэр байгаа. Бүтэн хайрцагтай. За дотроо хүзэрнүүдтэй. За нэг хүзэр авч. Жирийн хүзэр те? Тийм жирийн хүзрийн жишээ цэцгийн 6 хүзэр байна. Тавьчих. За. Тэгээд таглаад би одоо энэ хайрцаг хүзрийг байхгүй болгох гэж байгаа. За хайрцаг руугаа ингэж орж байгаа. Тэгэд эргүүлээд хийлээ. Оп. Ингээд байхгүй болчихсон. Хүү яачаа? Би одоо энэ би хүн сайн анхаарал байгаа. Яах нь гэсэн байхгүй. Тэгсэн чи энэ үзэр болохоор таны карман дотор байгаа байхгүй юу? Энэ саяны харилцагтай үзэр. Чи кармаар яваад орсон байхаа. Хиний миний юу? Тийм таны карман дотор байгаа. Одоо миний энэ хувцсан дотор уу? Тийм хувцсан дотор ч. Карманууд үзтээ та. За. Аль карман дотор нь За аль карманд нь орсон байж болно. Автсан баа мөн нэрнгэсэ? За. Түмээ чамруу хүзэр яваад орж байхад. Би юу ч мэдэхгүй ингээд сууж ирсэн. Ямар сони юм бэ? За тэгээд онгоолгоод энэ цэцгийн 6 хүзэр дотор нь байна уу үзээрэй. Тэгэж бас шалгах хэрэгтэй тийм нэг хүзэр нь энд байгаа юм чинь. За. За анхаа тэрийг шалгаж. Үгүй ямар сони юм бэ? Нэрээ? Та нар сони санагдахгүй юу? Би харин гайхаад чи тэгтээ цэцгийн 6-ыг бас шалгачих юм яаж мэдэх вэ? Одоо нөгөө нэг сая хим физик их сайн үзэх хэрэгтэй гэдээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр ид шид гэдэг зүйл тэр чиглэлтэй шинжлэх ухаантай холбоотой гэж ойлгож болох уу? Эсвэл тайлагдаагүй шинжлэх ухаан тайлж чадахгүй тийм тайлагдчихгүй ертөнц байна уу? Элбийн ард. За ерөнхийдөө бол яг тийм шинжлэх ухааны тайлж чадахгүй боломжгүй юмнуудыг элбэн болохоор боломжтой болгож хүмүүст үзүүлдэг байгаа. Гэхдээ одоо жишээлбэл сая яаж яваад миний өмдний арын карманд орсон байж болох уу? За энэ болохоор хүмүүс мэдэн штэ цаг хугацаанд завсар байдаг гэд. За. Тэр цаг хугацааны завсрыг ашиглаад би таны кармаар аваад хийсэн байгаа байхгүй юу? Хүн чинь гайхдаг штэ. Хүү уулга алддаг штэ. Уулга алдахаас бүр ингэ хэтэрчгээрээ юу хэлэхээ мэдхээ болчт юм байна. Ёстой. Энэ цэцгийн 6 байхгүй. Байхгүй. За нэвтрүүлэг энэ үзэр бол шууд явж байгаа. Энэ бол ямар За мөн байх нь бол гарцаагүй юм байна. За. За энэ хэлбэг маань арай дуусааг байгаа. За хүзрнүүд. Эндээс юу ач? Нэг хүзэр авах шүү за. Намайг ингэж ах зогс гэж шүү. Зогс. Энд үү те? Аха. За тэг энэ үзрийг авчих. За. Харсан уу? Харсан. Харуулж үзэгчтэй. Чи цаашаа харж байгаа уу? За. Нүдэн ансан уу? За хараа. Үзэгчд маань харсан. За. За хүзрээ тавьчих зүгээр. Одоо ингээд дээр нь гарын үсгээ зурчих. Гарын үсгээ? Тийм гарын үсгээ зурчих. За. Энэ сая шившин үзэр байж байгаа задлцсан уу тий? За энэ гарын үсэг нь байна. Биш байгаа баха. За энэ таны гарын үсэгтэй үзэр болохоор одоо энэ дэлхийд бол нэг л байгаа гэсэн үг. Тийм дэлхийд нэг л байгаа. Дэлхийд нэг л байгаа. Би сурсан юм чинь тий. За би энэ хүзрийг хүзрэн дундаа ич.
За хоёул ийш ингэж бос зогсож жагаад. За. За ийшээ зогсож байл. За надаас жоохон хол зогсож шүү. За. Яах гээд хөдөр шидэх гээд байна уу юу? За үзэрнүүд бүгд байгаа. За. Энэ үзэрнүүдийг би барьж жагаад. Ой. За энэ үзэр одоо бас таны нэг газар ч орсон байгаа шүү. Бас нэг газар. Ямар авир. Саяны таны сугалсан гэлийн 6 гарын үсгтээ гэлийн 6 чинь. Хаана? Би болохоор таны гутлан дотор ч орсон гэж бодож байна. Юун дотроо? Гутлан дотор. Гутлан дотроо. Тийм гутлан дотор чинь. Би гутлаа тайлна гэсэн үг. Тийм гутлаа тайлтаа. Юу ямар эвгүй юм бэ? Байна уу? За гутлаа ингээд ихтэй сэгсрээд үзүүлчихв. Сэгсрээд байна уу? Ахаа чи ямар эвгүй болцсон юм бэ? Энд тэндээс хөдөл гаргаж ирээд. За энэ бол байхгүй байна. Наа доторх уловчин доор нь үзтээ бүр. Уловчин доороо. Тэ? Байхгүй байна. Байхгүй нь. За тэгвэл нөгөө гутлан дотроо. Ой, эсвэл. Улс орондоо яараа. Цалин дээр готлаа тайлаа. За. Сая хэд удаа гэлийн 6 дээр чи гарын үсгээ зурсан биз дээ хаа? Юм байхгүй. За уловчин доороо. Хөөе нэг юм гараад ирлээ шүү. За нэг нугалсан үзэр гарч ирсэн надад хаагаад. Юу вэ? Гэлийн 6 юм уу? Гэлийн 6 миний гарын үсгтэй байна. Оо за. Юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ одоо цаг хугацааны Юу цаг хугацаа юу гэсэн үг юм бэ? Миний гутлын За энэ зоо. Яаж ч баяр хүрээ. Гайхалтай за. Яг нууцыг нь олоод мэдхгүй тайлж мэдхгүй юм байна. Цаг хугацааны нөгөө юу. Тийм завсарыг ашиглаад. Цаг хугацааны завсар. Энэ болохоор элби нууц. Элби нууц. Энийг бол хизээч юуг нь бол нууцыг хийж өгөхгүй юм байна тийм ээ. Нэвтрүүлэг дуусгаар гэхдээ жич яриа тий. Үгүй би гайхаад байна та. Яагаад миний гутланд орсон байх вэ те? Боломж байх уу? За мэдхгүй соронзон бол өмнөх дугаараар оролцож байхдаа бас гайхалтай хэлбүүд өгөөд. Миний нөгөө 10,000 төгрөгийг болгосон шүү дээ. Байхгүй болгосон шүү. Ласрууштай ярьж байгаа шүү дээ. Тэр соронзон бол орж ирээд 10,000 төгрөг. Дахиад нэг гайшгүй би одоо энэ чинь бүр хэдэн жил бүр бодоод явах юм биш үү те? Ямар сайн юм. Илүү одоо мундаг гэдэг юм аа илүү бас сайн хэлбүүдийг сурсан байна. Тэгсэн байна. За төвшөөгийн маань хувьд. За миний хувьд болохоор Манай хоёр бол нууцыг мэдж байгаа юу те сая? Мэдж байгаа. Аа за. за Даанч юм баха хөөх мөх гэхгүйсэн. за би болохоор бас хөзрийн хэлб үзүүлнэ. Аха. За энэ хөзрөө гарч та. За ингээ аав. За одоо дахиад миний говц сонорнд байгаа. Бүгд ингээд өөр байгаа. За. Бүгд өөр. 52 байдаг шүү дээ. 52 байдаг. За одоо бас тэг намайг ингээ онгод зогс гэлээрээ. За. За. Завла. За зогс. Энд дөө. За нөөдөр авч. Над ч тааруулаарай. Тэг би харуулах уу? Би өөрөө харчих уу? Тий, камерт харуулж. За чи цаашаа харж байгаа. Нүдэд харч. За басна. За. Болцсон. За тэнгууд наата барай байжаарай заа. За та. За та бас мөн адилхан бас яг ингээ явж байгаа зогс гэлээрээ. За. За. Завла. Зогс. За энд дөө. За нөөдөр авч. За наата дэлэг та. Дэлгээд харуулж. Бид бүгдээрээ харах юм уу? Чи өөрөө харах юм уу? Тий. Наата харуулчихгүй. За наата та дэлгэж. Чи харахаар Өөртөө нааш нь хараад. За. За одоо та над юм хасаагаар байна. Хасаагаар. За та одоо ингээд доош харуул ингээд барьчихсан. За одоо энэ дээр ингээд би нэг гал хасааж аваад ингээд хөө ингэж тогтооно. За энд нэг юм тогтсон байна шүү дээ. Тэглээ. Сар. Ингээд юм тогтсон. За одоо цэцгээр дээр юм тогтсон байна шүү дээ. За та нэг гараад дэлгэж. За цэцгээр дээр юм хөө тогтсон байна. За би цэцгээр дээр энийг ингэж авч жагаад. За нэг артаа. Юу вэ? Бондын талаа. Бондонгийн Нэг наата нэг өстэй. Бондын талаа. минийхээ гарч байна уу? Миний энэ гарт байгаа хүзэр бондонгийн 7 байсан. Аа. Миний эндээс хүзэрний тоо тэн дээр гарчиж байгаа юм. Яаж мэдсэн байх боломжтой? Илбгэж хугацааны зэ. Ямар сони юм те? За чи ингээд хизээч зураг бүр ингээд дээр нь зурцсан юм шиг. Сайн шалаа үз. Чанаа ингэ сайн ингээд Шалаа үз. Арилахгүй. Юу вэ? Энэ асаагаар бас ингийн асаагаар. энэ хүзрэнд ер нь ямар нэг нууц байдгүй. Би энэ
40 хүмүүс ирж байгаа хүзрэг дандаа боддог байхгүй ямар Шалгаа үзсэн. ямар нэг тийм онцгой хүзрэг ч юм уу эсвэл ил бичтэд зориулагдсан тийм одоо дэлгүүр мэлгүүр зарагддаг хүзрэг гэж байх уу? Байхгүй. Ямар ч Үргэлж үзэр. Тийм зүгээр л байдаг л нэг покер үзэр. Одоо чи тэгээ ил хийх болгондоо хүзрэн дээр нэг нэгээр нэг дүрс гаргасаар байгаа. Тэгээд хайшин хүзэр авах тий. За бараг л тийг шүү дээ. За гайхалтай мэдгүй. Одоо энд бол үнэхээр нөгөө шинжлэх ухаан хим физик аль нь яг нөлөөлж тайлахыг би таашгүй. Ёстой сонирхолтой юм байна. За. Манай студид маш олон хүмүүс бас гэрчээр маш олон нүднүүд байгаа. Зөвхөн анхаа үед 2 өшөнд бараг 10 гаруй хүн нэвтрүүлгийн баг уран бүтээлчээр ажиллаж байгаа. Бүгд л одоо хараад байгаа хэмээн ямар нэг тий. тэ сони юм аа. Одоо энийг зураад сууж явах цаашаа тэгэх. Сая үл ерөөсөө хэдхэн секундын дотор л болоод өнгөрсөн үйл явдал дээр л нэгдүгürt яаж таны үзрийг мэдв? Хоёрдугаарт энэ хөөг яаж бундагийн 7 болгох байхгүй да. Тэрийг бол хийж тайлж хийж өгөхгүй юм байна. За дараагийн хэлбэг үзье. За тэр миний хувьд юм бол бас нэг хүзэр илбэг байгаа. За тэр тавьс нэг шалгах уу? Би шалгасан үзсэн. За тэгэхээр Ингээ хүзэр байлаа. эндээс хүсний хүзэр шалгаад уу? Би харуулах уу? За Харуулах хэрэггүй юу? за харуулаад хэрэггүй. Дээр нь ингээ тэмдэг тавьчих. Ямар ч хамаагүй те? Тий. За би нэг хаш арчсан. Тэрийг би ийшээгээ үзэгчдэд гэс харуулчих уу? Тэгтэх би минутаа дараа хаш арчсан. За. Босноо. Босноо. За бассан шүү. За тэгэхээр за та үзэн одоо өгч. Бид нэг үзэж харахгүй. Аха. За тэгэхээр өдрөнгөө холиод тэгснээ дараагаар би зүгээр миний бодлоор таны үзрийн хамгийн дэдл энэ үзэр баг. Зүр магадгүй. За. Понтын Биш. За нэг тэмдэг юм дээр байхгүй таны үзэр биш үү? Биш. Нэрээ юу? Нэрээ биш. Би чи сая дээр нь юм зурсан шүү дээ. За тэгвэл за бондын тав биш юм байна. Тийм үү? Тэрэд нэг хөзрийн кейс гэдэг юм байна л да. Хөзрийн юу? Кейс дотор нь хөзөр хийнэ гэсэн үг. Тэгэхээр таны биш гэсэн бондын тавыг би ингээд дотор нь хийчихье. За бондын тав. Тийм байна. Та биш тийм үү? Бундагийн тав биш. Биш. За та тэрээс сонгосон үзэр бодож байгаа нэг үлээцгээ. Яг энэ үлээ. Сонгосон үзэр бодож байгаад тэрийг бодож байгаа үлээцгээ. Биш би хийгээд авах шүү барай. Юу вэ? За тэгэхээр энэ таны үзэр биш. Биш Тийм үү? үү? Тэгэхээр ямар нэг тэмдэглэл хаалга тий. За одоо тэгэхээр энэ сайн харж байгаа. Энэ манай үзэгчдээ сайн харагдаж байна. Цаанаас гэрэлтдэг юм байна. Энэ бундагийн тав байна. Аха. За. За одоо та сайн харж байгаа. Юу вэ? Харъя та. Ингээд дотор ганц. Энийг би үзмээр байна. Тий. Зүсэнд би үзье. За хараа. Аль миний хөзрөг өгч удаа. Түрүүн бол бундагийн тав байсан. Энэ лөө ороо гараад ирэхээр Угаас ганцхан үзэр. одоо энд очир байна л да тийм үү. Энд одоо би ямар ч хүзэр хийгээд ингэхэд саяхан шиг өөрчлөгдчих үү? Гас яг тэгж болноос үгүй ч гэж байна. Би нэг үзээдгүй. Алтаас илчүүлж наач хэлэхгүй л те. За үлээд гिचээж өөрөөр нь үлээд гिचээ. Хүнээр үлээд гिचээ. Тийм шүү дээ. За үлээд. За. Оо энэ би бичин байсан байна л да. Миний үлээдэнд хамаг учир байсан байна. Тийм байна. За ёстой. Энэ бүхнийг түрүүний хийсэн 2 номноос сурч чинь гэсэн үг үү? За бас үгүй л те. Бас нөө бидний өөрсдийнх нь хичээл зүтгэл одоосэн тэр нэг интернетэд янз бүрийн тийм хичээл мөчлүүд байгаа. Тийм тэр бүхнээс. Ангийнхан найзуудыгаа зөвөр хөнхөө тий. Ингээл ийш харж да тийш харж да гэдэг энэ тэндээс янз бүрийн юм гаргаад ахна шүү тийм үү? Манай залууч найз охинтой юу? Нүггүй. Найз охин байхгүй. Найз охинд бол араас нэг сарнаа гаргаж өгөө. Ингээд зүрээс Бидгээр дүүрэн те. За өөр манай үзэгчд сонирхол хэл байна уу? За сорry. Зоосны хэлб байна. Аха. За дахиад одоо хувцсоноор янз янзээс зоосын авчих зоос Энэ бол бас хамгийн сүүлийн болж ах шиг байна те бид нарын үзэл. харагдаж байна. Аха. За энэ цагаан зоос. За нэг юм үнсний сав. За. Үнсний савн дээрээ би энэ цагаан зоосыг тавьчих. За энэ болохоор энэ нүхтэй зоос. Нүхтэй зоос. Энэ болохоор зүгээр өрөнгө. За дотор нь ус хийгээд шалгаж үзсэн ч болно шүү. Битүү байна уу шалгаад үз.
За энэ дундуур л нэвтэлж гаргах гэдэг энэ да. За тэгж хагалж байгаа хаа зүгээр л шүү дээ. За битүү юу. За би нүрэнхийг тавилаа. Аха. Зоос. За би энэ зоосыг 100 гар руу авч. Тэгээ 100 гараар авч жагаад Нүхтэй зоос чи яваад орцсноо. за тэгээд энийг ингээд Яасан Ямар бэ? сони юм бэ? за Гэхдээ одоо ингэж байж байгаа л энийг ингээ ийшээ оруулчихж байгаа. Шууд ингээ нэвтлээд байхгүй. Яста сони юм байна. Нөгөө нэг яг энэ нөгөө Монгол хэл бичид продакшны юун дээр хар сувд дээр бас би хэлбээ үзүүлбэрийг үзчихсэн байхгүй. Би бас хамгийн урт сууж байсан. Тэгээд цэвэр усны сав руу цэвэр усны савнаас ус асгаад тэрнлүүгээ ингэж зогсоогоод тэгснээ дотор нь шүдний чигчлүүр хийгээд байжсэн. Ингээд гол буцаж асгараад энэ төр. Тэгээ яг л тэр маягийн дэлднүүд юу нь яваад байна л та тий. Гэхдээ хүмүүс нэг юм асуулт дотроо нэг юм эргэлзээ бодлого бодвол Юу ч яахгүй. Тийм. Сонирхолтой юм. Би одоо тэр Соронзон болдын тэр миний өмнө тамднаас гутлнаас ингээ янз янзын юм гаргаж ирдгээс эхлээд бүр ингээд бүр шоконд ороод гайхсаар агаад одоо бүр юу хэлэхээ мэдэхгүй л байгаа даа. Үзэгчд магадгүй юу гэдгийг энд нэг юм болж байгаа байх маа хажууд нь байхгүй юм чинь гэж бодож иж магадгүй. Гэхдээ онон бит хоёр биеэрээ гэрчилнэ. Энд бол яг сайн хяналт тавиа сууж байгаа хүмүүс байна те. За баярлалаа. Шокноос ерөөсө гарахгүй байсаар агаад энэ хэсгийг дуусгатаа. 3 залуудаа маш их баярлалаа. Дэлгэцээр за мөн студид байгаа биднийг үнэхээр алмаар болж чадлаа. Тэгээ дэлхийд гайхагдсан гайхалтай хэлбчид болоорой. Миний мэддгээр бол одоо дэлхийд гайхагдсан Дэвид Копперфилд байна. Тэгээд түүнээс жилүүд авч гараасаа гэж хүсэж байна. Одоо юу нөгөө хятадын цагаан ярмыг нэвтлээд гарах тэр битгий юм хийх байх гэж бодож штэ. Амжилт хүсье. Амжилт хүсье. Нэг хэсэгт бодож явах юмтай болоод л одоо City Night-аа өндөрлүүлээ явах нь байна. Дараагийн удаа шин содон элбэтэй болоод City Night-ийн тайз 9 студ дуулсан тэтгэлтэй байна. Залуучуудаа амжилт хүсье. City Night-ийн хөтөлбөрийн маань 2 дугаар хэсэг үгээр жаргаж байна. 3 дугаар хэсэг тоондохгүй хүрнэ. 3 дугаар хэсэг бол уламжлал ёсоор бас нэгэн гайхамшигтай уран бүтээлчийг үзэгчид та бүхэнтэйгээ уулзуулахаар бэлдээд байна. Хэсэг хугацааны дараа уулзцгаая.
Сайн ирэх үзэгчдээ бидэнтэй хамт байсаар байгаа үзэгч та бүхэндээ талархсан илэрхийлье. Тэгэхээр Cover Night болон маань эхэлж байна. За энэ болонд маань дуучин, хөгжимчин ган толгойг урьж оруулаач гэдэг санал одоо 9 сарын 1-нд нэвтрүүлгийн маань анхны дугаар 8 сарын 31-нд хүрснээс хойш үзэгчдээс маш олон санал ирсэн. Тэгээд үзэгч та бүхнийхээ энэхүү саналын дагуу бид өнөөдөр дуучин, хөгжимчин ган толгойг студид орж ирүүлээд байна. Үдшин минь хүргэе. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Телевизийн хамт олондоо өчигмэн дүргээ, нийт үзэгчдээ өчигмэн дүргээ. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн туйлаас их баярлалаа. Спасибо большое. Одоо шинэ өдөр айлчлан ирэхэд 5 минут дутуу байна. City Night-ийн хөтөлбөр 22 цаг 30 минутаас эхлэн үзэгчдийн хүртэл болсон. Нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан үзэгчдэд бид гайхамшигтай аялгууд сайхан дуу хоорыг сонсгоод амралтанд аяд тух нэмдэг юм уламжлалтай өнөөдөр бас ийм чадварлаг авьяаслаг уран бүтээч манай студийн хамт өргөцсөнд туйлаас их баяртай байна. Яриагаа дуу урлагтай амьдралаа холбосон дуулах дуртай болсон тэр цаг үе хизээнээс вэ гэдэг энэ асуултаар эхлүүлмээр байна. Баярлалаа. Тэгээд анхны тайз бол угаасаа 10 жилд 5 дугаар ангид байхад яргуу надамд ороод хамгийн анх удаа юм ятг дараад язгуур урлагийн төрөл дараад ингээд аргалуугээ тэргээрээ аргал түүх санаатай юу гэх жоохоо юм Монгол дээлтэй нэг Монгол молготой хүүхд ороод алтан медаль аваад хамгийн анхны тайз бол тийм байсан юм аа. Тэгээд яг одоо өнөөдөр ингээд сууж явах одоо ганц төлхөр болсон энэ сууж явах консультант та бүдэд ингээд өргөдөөд байж явах ганц гүрэн болсон гэвэл мэдээж Монголын үндэсний телевизийн бүтээл нарны жим олон ангид киноны Оросогийн дүрд тоглох саналыг хүлээж авснаас хойш өнөөдөр ингээд энд сууж байгаамаа. Ганцлахын хувьд одоо яг одоо хийж байгаа ажил мэргэжил юу? Хүмүүс маш их асуусан байсан л да. Цагтаа юу эсвэл мэргэжлийн дуучин уу, мэргэжлийн хөгжимчин үү гэд ингээд олон төрөлд яваад байна л да. Ганцлага яг юм бэ? Ер нь бол шүтээсийг экологч мэргэжлэр төгссөн. Тэгээд төгсчөөд бас янз янзын их зөндөө хийсэн. Тэгээд сүүлийн жилүүдэд тогтвортой хамгийн сүүлд цагдаагийн ахтамд ажиллаж хагаад тэр үед яг 2013 онд кинон тоглох санаал ирээд тэгээд ажлаасаа чөлөө аваад өөрийн өсөлтөөр гараад кинонд яваад тэгээд ерөөсөө яг үндсэн яг дуучин мэргэжлийг одоо ногоотой жилээр нууж номын нүгэн сонсож болыг аваагүй. Гэхдээ 10 жил байхын дуулах дуртай, дууны хичээлдээ хамгийн сайн ордог. Сургуулийнхаа урлаг соёлын ажилд баян идэвхтэй гүйтгэл тийм хүүхдээс. Гитар хөгжмийг хаана ингэ сайн эзэмшвэ? Гитар хөгжмийг оюутны байранд шүтээс оюутан болоод орохдоо гинт нэг өдрөл тэнгэрийн цумаар харсан юм шиг. Ямар гоётой байраа тэр. Уг манай аав маань бол их тоглодог байсан. Тэгээд тухайд нэг хоош байдаг байсан. Тэгэхээр сүүлдээ оюутны байранд гинт сурмаа санагдаад. Тэгээд манай багш маань одоо YouTube маань байна. Манай зөвлөх маань одоо Google ах маань байна. Их алдартай багш нараа. Би бүр яриад нь орсон. YouTube гэдэг Google гэдэг бүр царай сонирм бол зэрэг. тий юу илээ гэж. Манай чи эднийхээ шокноос гараад. Юу илээ гэж бодлоо шүү дээ. За цагдаа байсан байна. Ингээд урлаг руу амьдралаа зориулаад халтраад орцсон гэх юм цаашаа хоббигоо дагаад явсан гихч бас зүг байж магадгүй юм. Тэгэхээр ер нь цаашдаа өөрийнхөө карьерийг амьдралынхаа одоо замналыг хэрхэн яаж харж байна? Яг урлагаараа явах бодолтой байна уу? Эсвэл яг үүнийгээ хобби маягаар хөгжүүлээд дуун урлагаараа ард түмэндээ одоо шинэ уран бүтээл хүргээд явах ийм бодолтойгоор амьдрч байна уу? Ер нь бол цаашдаа бол яг сайхан ингээд дуулаад уран бүтээлээ хийгээд бол явна. Тэгээд яг ард маань ажилдаг одоо продюсер хамт олон манай студийн хамт олон байгаа. Тэгээд ер нь бол зогсохгүй хийн. Харин бас энэ тэндээс давхар бас ингээд дууны хажуугаар манад ийм ажил хийгээч тий. Ингээд урлаг соёл олон нийтэд хариуцсан ийм ажил хийгээч гэдэг маш их саналууд ирж байгаа. Тэгээд хэрвээ миний дуугаа дуулах уран бүтээлээ хийх цаг хугацаанд төдийл нэг саад болохгүй гайгүй давхар хийж болмоор юм байвал хажуугаар нь бас ажил хийнэ. Сая бид нэр ганцлахын бичлэгийг одоо хүргэсэн байгаа үзэгчдэд энэ бол одоо маш олон мянган хүний сэтгэл зүрхийг эзэмсэн юм гайхалтай. Одоо ерөөсө гитарыг ойлоод өчгээд сошиал ертөнцөөр ганцлахыг нэрчсэн байгаа тийм ээ. Тэгээ бид нар ч гэсэн анхны үзэгчдээс маань санал ирэхдээ гитар ойлуулагч ганцлахыг ураач гэж ирсэн. Энэ нэр ер нь хаанаас гараад ирвэ? Энэ нэр харин тэгээд тэг яг нөө цагдаагийн ахтамд ажилладаг байхад одоо саяны бичлэгийн ард бол маяхан гэдэр байгаа. Тэг жил болгон шинэ сонсогчтой аваад хээрийн сургалтанд сарын хугацаантай гардаг байсан. Тэгээ салаан дараагаар гардаг байхтай салаага төр орхичоод найзгаа дагуул ирээд энэ бичлэгийг хийгээд тэгж биччихсэн. Тэгээд
тухайд нэг тоогооч гэсэн найз маань YouTube хийчих хөглөөр нь хий гэсэн. Тэгсэн чинь төдхөн яг амар нэр өгцөн шуугуулж явсан. Тэгээд энэ бичлэгийг үзээд нарны жим киноны найруулагч зохиолч нар энэ залууг олж уулзъя гэдээ надад санал тавиад. Тэгээд ерөнхийдөө бас яг намайг холбосон ганц бичлэг гэдэг энэ бичлэг байгаа юм. За тэгээд энэ бичлэгийг хийсэн одоо тухайд хамт ажиллаж байсан одоо Пүүжэ гэж найз минь байгаа юм. Тэр найздаас баярлалаа. Тийм энэ башманд одоо талархлаа илэрхийлээ. Ер нь тэгээд байнга хэлдэг. Тийм баярлалдаг шүү. За тэгээд дуучин хамтлагаас асуухыг хүссэн асуулт байх юм бол Facebook хуудаснаа City Night шөнийн хөтөлбөр хуудсанд лайк дараад бид гурийн хамтдаа авах болсон зурган дээр доор нь бас сэтгэлдээ бичүүлдээгээрэй гэж хэлмээр байна. Ингээд хамгийн ихнийхээ уран бүтээлийг үзэгчдэд зориулаач гэж хүсэж байна. Манай үзэгчдэд ямар бэлэгтэй ирсэн хамгийн ихний уран бүтээл чухам хэн гэдэг уран бүтээлчийн ямар дуу байх вэ? Сая бас зуны хугацаанд Солонгост 3 сар тоглолтоор яваад нэлээд зуны хугацаанд чимээг байж гад ирлээ. Тэгээд яг ирчээд хамгийн эхлэнд орсон уран бүтээл бол нэлийн эртний дуу Айзам 2 хамтлагийн Мөрөөдөл гэдэг дууг ах нарынхаа зөвшөөрөлтөөр дахин сэргээж дахин амьлуулж дуулж байгаа. Тэгээ энэ дуу тон отохоос гарахад бэлэн болоод клипний ажилд ороод явж байгаа. Тэр дуугаад болох. Тийм тэр дууг та бүхэндээ энэ үчийн сайхан бэлэг болгож нойрны хэм болгож. За гитара. Гэлэлцхаад хайрын толноос чимэн мишэнэ хонгор бүсгүй чамайг хараа хорвоо бит хоёр хослон дуулна дүлгэн чимэн надруу мишэхэ догтлох сэтгэл минь чамруу тэмүүлнэ аялгуудтуу амрах чамтайгаа андын жаргах тавилан байна зүрх сэтгэлимээ мөрөөдөл болсон зүрлэшгүй чамда би хайртай зүрх сэтгэлимээ мөрөөдөл болсон зүрлэшгүй чамда би хайртай зүрлэшгүй чамда би хайртай Вау, маш гайхалтай. Энэ маш гоё доо тийм ээ. Тэгээд ган тулах үнэхээр хүний одоо дууг яг зүрхнээсээ зориулж дуулдаг юм шиг санагдлаа. Бүр яг сэтгэлээсээ. Таны сэтгэл ингээд бүр сэтгэлд бууж ирж юм. Үнэхээр гайхалтай. Баярлаа. Камсамнида. Сайн нэг 3 сар Солонгосын талаар ярьсан чинь нэрээ би сая ганцлагаа орохоос өмнө бас одоо мэдээлэл цуглуулж илаа та ганцлагын талаар юу хийгээд байна ганцлаг хайчж байна олон сар Солонгост юу хийгээд байна хар ажил хийгээд байна дуу дуулаад байна уу гэд хүмүүс нэрээ маш их зүйл асуусан байсан. Сая тоглолтоор явсан гэд ярьлаа. Тэр талаараа жоохон дэлгэрүүлэхгүй. Яг 5 сарын дундуур мотив хамтлагтай явсан. Тэгээд мотив хамтлагтай тоглолтоор явчаад тэр хэд мань тоглолтоо дуусгаад нутаг буцаад би тэгээд үлдсэн 2 сарын хугацаанд нас өөрөө тэргээр одоо гитартайгаа хамт бас тоглолт хийлээ. Монголчуудтайгаа тий Солонгостойгоо ажиллаж сурч байгаа монголчуудтай Монгол сэтгэл хангасан дуунуудын өөрийн уран бүтээлүүдтэйгээ нийт 7 удаагийн нэг удаагийн тоглолт нь 2 цагийн хугацаатай ингээд тоглолтыг хийсэн. Гитартайгаа ерөөсөө соло тоглоод өөрөө дуугаа дуулаад дундуур монголчуудтайгаа сэтгэл сайхан юм хуваалцаж ярилцаад ингээд хийсэн. Тэгээд бас амралтын өдрүүдээр зөвхөн тоглосон. Бус үед нь бол аягүй сайхан бас тэнд адилхан ажиллаж амьдарч байгаа ар гэрээд хижээдэг
одоо ар гэрлөөгөө мөнгө явуулдаг олон монгол залуучуудынхаа адил одоо ажлуудыг бас хийж үзсэн. Тэгээд маш сайхан байсан. Тэгээд гой ажил зөндөө хийсэн. Тэгээд тэрнээс үүдээд одоо дуучин ган тулах хар ажил дуу хоёрыг Солонгост тослуулж явна гэсэн мэдээ зэдээ засагдсан байсан тий. Баярлалаа тий. Гоё өсөн тий. Олон монголчуудынхаа ажил гоё ажил хийсэн. Тэгээд 3 сар яваад ирсэн. Гитарыг бас их өвөрмөц маягаар өөрийн одоо стилийг шингээж ингэж тоглоод байна л да. Энэ ер нь одоо яг түрүү нөгөө нэг бид нэр бичлэг дээр үзсэн шүү дээ. Румба тий. Румба. Үзүүлэхгүй студид. Бяцхан хэсгээс нь багахан хэсгээс нь. Окей. Тэрийг яг оюутны байранд байхдаа анхаас оролдоод гар уруу салж өгөхгүй дургу өрөөл. Нилээн тийм шартрагч хэлэхүү. Тэр өөрөө их хувилбарна гэдэг юм аа да их айн яг тэгж тийм маягаар. Ер нь бол яг маш олон тийм фламенго ритм бий. Тэрний л нэг захын нэг ритм гэсэн үг тийм. Маш олон өөр цохил тэр ритм гоё юм зөндөө байгаа. Тэднийг бас суралцж байгаа. Тэгээд удахгүй гоё зүйл бас хүргэх баха гэж бодож байна. За энийг тэгээд яг анх сурахт бол ийм л байсан гэдэг. Бол өөр хэнийг гитарыг үзүүлчих юм бэ гэдэг шиг. Ер нь бол тэгээ би чих оцсны сургалттай хүн л дээ. Гитар бөмбөр хоёр бараг зэрэг яваад байгаа юм шиг сонсогдсон тийм. Нэг тиймэрхүү юм байгаа юм тэгээд яг энэ дэр. Тийм ээ. Вау. За ер нь өдрийн нэг хэдийн орчим цагийг гитартайгаа ноцолдож, найзалж өнгөрөөдөг вэ? Ер нь бол нэлээдгүй цаг өгдөгөө. Тэгээд аль болох нэг гоё шинэ таталт нэг юм сурчих гал барьж яадаг. Тэгээд дараагийн гарах дуунда ямар хөө байдал таталт явах уу гэдэг ямар хөө утсан юм хийх үү яах вэ гэдэг ерөнхийдөө жоохон барих тал нь нэлээд байгаа. Тэгээд ерөнхийдөө яг ямар хөө барьд вэ гэхээр бас яг гэртээ нэх гоё хоол цайдчихээл. Нэх гоё амарцсан нэх гоё үедээ яг бариа суухаар төвлөрөөд идэв. Яг босоо зүгээр явж байгаа л гинт бариал ингэх бол нэх тухай зүгээр нэгсгээд өнгөрчдөг. Тэгээд гоё орчин бүрдээд өөрөө нэг гоё амар кайфтай үедээ барихаараа нэх гоё санагдав. Найс нөхдөйгөө дотн сэтгэлийн яриа өрнүүлж явах та ч юм уу. Юу юм тий. Тий гитар. Тий түүдэг гатын дэргэд цуслан дээрээ гэж. Тий яг тиймэрхүү үед бас зохиосон ганц хоёр дуунууд бас байгаа яг. Удахгүй бас тэгээд араасаа гаргандаа тэгээд хүрэндээ. Яг одоо бол бас шөнийн тэг цаг 7 минут болж байна л да. Нэвтрүүлгийн маань шинэ өдөр ихсэн байна. Шинэ өдөр юм байна. Өглөөний мэнд. 15-ны өдөр ихсэн. 15-ны өдөр. 9 сараас годоо орсон байна. Тэгээд нэвтрүүлгийн маань дуусах хугацаад өгөж байна. Яг энэ мөчид авгалтай гэж их сайхан дуу бий. Тэгээд энэ дуугаас үзэгчдэд зориулаач гэж хүсэж байна. Маш олон үзэгчд манаас энэ дууг сонсъё гэж бодож байгаа. Тэгээд эхнэрийн эзүүдгээд энэ дууран сайхны киноны хамт олон энэ дууны дууган дуулаад яг санал тавьсан. Тэгээд угаа энэ тойр байд сонсоход их таалагдсан. Тэгээд киноны дуу болохоор болсон. Тэгээд энэ авгалтай гэдэг маань өөрөө жоохон эротик дуу. Авгалтай гэдэг нэрээр маш өөр юмыг төлөөлүүлж одоо далд утгаар илэрхийлсэн байгаа юм. Тэгээд одоо ийм дуу бүтсэн төвхтэй гэж явах уу. За тэгвэл одоо би ингээ босчих уу. За энийг тийм босч жагаад
Шаарн дээр гიშгэж гоё юм болох үү дээ. Өнөөдөр манай телевизээ 24 жилийн болсон. Харин тийм байсан. Баяр ёслолынхаа өдөр бас баярынхаа дугаарт өөрийг чинь урьж ирүүлсэн байгаа. Вау, баярлалаа. Тэгэхээр ганцхан манаас манай телевизээс зохиогддог Universe Best Songs-д оролцож байсан. Тийм ээ? Тий. Их амжилттай оролцож байсан. 2013 онд баха тий. Хөөрхи явсараагаа сүүлд дандаа хасагдаж байсан. Дам Дуг гэж байгаа л хөтлөөч гамтуулгаа тэгэл шууд намайг хасч яасан шүү дээ. За ингээд агуултай гэдэг дууга та бүхэн зориулъя. Тэндээс фонограм нь явах баха. Эхнэрийн эзгүүд гэдэг кино чи хэдэн онд гарсан кино байлаа? Сая өнгөрсөн хавар гараад театруудаар гараад дууссан. Өдөр нутгуудаар нэг явсан. Тэгээ одоос Univision Comedy-д орсон явж хэлээ. Авгалтай нэг бяцхан авгалтай хорвоо ертөнцөөр аялаж дүүлэн нисхийг мөрөөдөн хизээ нэгэн цаг надад гоёмсог далж ургаа хүссэн өндөртөө би хөөрн ниснэ Агасай авгалтай намайг өдөөд байна хөрхөн улаан цэцэг минь хоёрхан биеэр гайховэн яваач язчаа хүсэл тачаад барьдээ билбэн товсон бартормас чинь би амтармаа Хачин санан пасаад өнгө бодгонд чин усаад өөрөө би чин хин билээ ядаж байхад үр хураад яг дээрээс орох дээр бодож амжаагүй байтал бороонд би Азорыг амцалцгаа баярлалаа үзэгчдээ бидэнтэй хамт байсан баярлалаа. Ган тодорхой баярлалаа. Баярлалаа. Амтлаад нисээд нарцсан чи бүр юу. За баярлалаа ирэх үзэгчдээ City Night шөнийн хөтөлбөр маань 5 гараг бүхэнд та бүхэнд хүрдэг байгаа. Одоо
Тэг цаг 15 минут болсон байна. Нэвтрүүлэг маань өндөрлөх хугацаа хэдийн болжээ. Сайхан гитарын аялгуу, сайхан дуу хоор, сайхан дуу хоолойтой залуугийн уран бүтээлийг сонсоод нойр хүрсэн байна, хүрч байна, ядарслаа мэдэж байна, гэртээ хурдан очиод унтах юмсан л гэсэн бодолтой би сая сууж илаа. Маш сайхан аялгуугаар хөглөгдлөө. Маргаашийн ажлын эрч хүч бол надад ориглоод хэллээ. Баярлалаа хамтлагтаа урагтад өндөр амжилт хүсье. Баярлалаа. UBS телевизийн хамт олоноос баярлалаа. Дахин 24 жил баярын мэндийг хүргэе. Тэгээд баян манай үзэгч түмэнтэй уулзаж байдаг Ариал нийт хамт олонд ажлын амжилт хүсье. City Night-тэй үзэн зуугаа нийт үзэгчтэй баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай. Сайхан амраарай үзэгчтэй. Эх 7 хоногт уулзцгаая.